Сайн байна уу? Би Чимгээ байна. Та бүхэнтэй хамгийн анх Glamour Image Maker группийг ажилуулад мэдчилж байсан. Тэгээд намайг хинбэ гэдгийг мэдхгүйгээр миний пэйж бүхэд орж ирсэн бүхэл найзуудаа баярлалаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ өөрийгөө би хинбэ гэдгээ танилцуулъя гэж бодлоо. За миний би Чимгээ Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Дээр нь харилцаа сэтгэл судлаар магистр хамгаалсан. За Бэлэг улсад ирээд одоо 10 гаруй жил болж байна, 10-аад жил болж байна. За Монголд байхдаа би ажлынхаа хажуугаар гоо сайхан өсчин оюутчны курс суугаад гоо сайхны салон ажиллуулж исэн энэ түүхтэй байгаа. За энд ирээд би Франц хэлийг анханаас нь сураад дээд сургуульд элсэг шалгалтаа өгөөд дээр нь би энэ өөртөө байгаа хамгийн их чухал мэдрэмжээ цааш нь бизнес болгох төлөвлөгөөтэйгээр имиж мейкер олон улсын одоо гол сайханч мэргэжлэр суралцаж төгсөөд эрхээ аваад одоо хуваарь ажиллаж байна. За ингээд Монголда би Glorious гэдэг компани байсан. Энэ маань юу гэхээр зэрэг би Монгол руугаа энэ сурсан, мэдсэн бүх зүйлийгээ та бүхэнд онлайнаар дамжуулж хүргэх болно. Эндээ би мөн юу хийх вэ гэхээр зэрэг Монголынхон брэнд болсон одоо гол сайхны бүтээгдэхүүнүүд, одоо кашмирууд, бүх төрлийн гар урлууд, бизнесээ эхэлж байгаа олон одоо эхлээд цааш нь хөгжүүлэх хүсэлтэй одоо мөнгөн эдлэл, алтан эдлэл хийдэг бүх хүмүүстэй хамтартай ажиллана. За имиж мейкер хүний гол зорилго бол хүнийг өгөхгүйгээр илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас харилцаа, сэтгэл судлал одоо стилистийн маш өндөр мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй. За ингэхээр зэрэг хүн имижийг тодорхойлуулахын тулд юу мэдэх вэ? Юугийн тодорхойлж өгөх вэ гэхээр зэрэг энэ материалуудыг ашиглаад таны биеийн хэлбэрийг тодорхойлж өгнө, өнгийг чинь тодорхойлж өгнө. Өнгөө мэдснээр та ямар өнгийг өвөл, хавар, намар, зун гэдэг дөрвөн үйлрэлт өмсөж идэлж хэрглэж болвол гоё харагдах уу? Дээр нь таны аксессуар ямар байх вэ? Алтлаг байх уу, мөнгөлөг байх уу, ямар өнгөтэй, шигтгэдэг байх уу гэдгийг илэрхийлж өгнө. Дээр нь одоо сүүлийн үед сэтгэл судлалыг хүмүүс бас өнгөөр илэрхийлж ярьдаг болсон. Өмнө нь бол одоо тийм характертай хүн гэж ярьдаг байсан бол одоо энэ улаан өнгөд амгаалсан, цэнхэр өнгөд амгаалсан ингэж өнгөөр илэрхийлдэг болсон. Ангээс миний одоо олон жилийн янз бүрийн хүмүүстэй хийсэн энэ одоо ажилласан туршлаган дээр үндэслээд одоо байгууллагын одоо лого, эмблем, зар сурталчилгаа, дээр нь хувь хүний имиж энэ бүхэн дээр би та бүхэнтэй одоо сурсан мэдсэний ашиглаад хамтарч ажиллах хүсэлтэй байна. Ингээд надтай холбогдож цаашаа хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүс энэ доор байгаа миний хаягуудаар надтай эргээд холбогдоорой. Та бүхэнд баярлалаа, амжилт хүсье.